Okay guys. Тэгэхээр өнөөдөр 4 сарын 5-нд тэгээд ханш нээх өдөр. Яа тэгэхээр би нэг ийм тэмдэглэлийн дэвтэр нээсэн заяа. Энд дээр болохоор би Монгол орныхоо талаар ер нь судлаад тэмдэглэж дүүргэн гэсэн зорилготой. Нөгөө нэг 21 аймаг гэдээ ярьж ирсэн шүү дээ. Өмнө жил тэр бичлэгний одоо ер нь бол халаалт. Тэгэхээр эхний нүүр нь Сэлэнг аймаг гэж эхэлсэн байгаа заяа. Яа би энэ дэр юм тэмдэглээг амар удсан байлээ. Миний бичиг нэг иймэрхүү. Яг би угаасаа л ийм муухай бичдэг байсан л та. За. Ханш нээх өдөр заяа. Сэлэнг аймгийн Шаамар сумын нутагт Сэлэнг аймгийн Шаамар бро би бичсэн юу ойлгохгүй байна. Окей. Сэлэнг аймгийн Шаамар сумын нутагт орших хүсэл биелүүлэгч гэдэг ээж модыг жил бүрийн ханш нээх өдрөөр буюу 4-р сарын эхээр дахиж амьд байгалийн сэргэлтийг тэмдэглэдэг. Би ээж мод руу багадаа явж исэн. Гэтэ яг ямархуу байсныг одоо бүр мартчихж явж исэн гэдгийг санаад байгаа байхгүй. Энэхүү хүн дүрст мод нь байгаль хүний холбоог бэлэгддэг. Тэгэд энэ мод дээр хүмүүс ирж мөргөж, сүү өргөн, залбирдаг боломжтой гинэ. Тэгэхээр энэ жилийн ханш нээх өдөр 4 сарын 5-нд тохиож байна. Тэсэн чинь өмнө жилийнх болохоор 4 сарын 4-нд байсан баха. За тэгэхээр сүсгтэн олон энэ өдөр байгаль дэлхий сэрхийг бэлэгшээж, цагаан хэдээгээр дээж өргөн зуул хүж асааж мөрөгдөг байна гинэ. Тэгэхээр юуцсан замдаа авах зүйлс цагаан хэдээ, зуул хүж, шүтэнц юм байна. Энэтэй холбоотой ёс заншил байд юм байна заяа. Би одоо эдгээр бүгдийг Google-с олсон шүү заяа. Тэгэхээр монгол хүмүүс ер нь юу хийдэг вэ те энэ өдрөөр гадаа гарч алхах гинэ эхнийх нь. Энэ болохоор нөгөө байгальтайгаа ойр байж байгаагийн шинж. Тэгээ малд анхаарал тавих, шинэ үйлрэлд бэлдэх, газар ухах, мод огтлохгүй байх. Байгаль сэрэж буй учраас гимтэхийг цээрлдэг гинэ. Тэгээ бас ус те булаг шанттайгаа хүндэтгэлтэй харьцна. За ханш нээх өдөр нь яагаад чухал вэ гинэ. Байгаль хүний амьдрал салчгүй холбоотой гэдгийг сануулдаг гэж чинь заяа. Өдөр бол угаас өмнө. Тэгээ хаврын ажил эхэлдэг. Тэгээд хүмүүс эрүүл мэндийн хувьд илүү хөдөлгөөн болоод хөдөлгөөнд ороод тэгээд ер нь бол дархлаа сэргдэг гинэ. Тийм байна. Ер нь бол ингээд нэг нүүр дүүрсэн байгаа юм. За тэгэл баг болсон доо. Тэгэхээр ээж мод дарахнаас 100 орчим километрийн зайтай байсан. Тэгээд ингэж явна. Давсан. Энд бол хаашаа чарсан машин байна. Зөндөө үнэтэй байна уу? За хүрээд илээ. Миний санаж байгаас шал өөр газар байна. Хаасайгу бөөцгөж байна.
гэж моттой селфи хийх. Тэнд хүслээ хэлтийн гинэ. Нинхим бэ. 500 төгрөгийн дайтай хүсэл бэлэх юм шиг байна да. Ажил үйл бүтэх болтгоо. Нэрийн авах болтгоо. Толгоонд аава намайг ашиглаа гэдэг шиг. Саран ээж дуу юм шиг байна. Домогшил гинэ. Та нар хүсвэл зогсоогоод харж болох байх. Дууг нь баг хайвал гарч ирэх байх та тий. Нарсан ногоонжи саран ээж хоёр өөр дуу юм биш. Дэвсэг ээжийн уул өсний бөөгийн дадлага дуудлага л гэж. Энэ хоёр дахь ээж мод. Энэ ирсэн байгаа бөө нь лаг бөө юм шиг байна энэ. Баргийн бөө энэ толгой дээр нэр суудаггүй юм л гин. Амар их зов байна уу. Ингээд гайхалтай. Чулуугаар хийсэж байна. Воо. Дэлтэй. Дөрсгөл юм. Хандаа үлэг. Яадаг гэлээ. Домтой гинэ. Бүгс боон гарцсан. Тэр нь харж идэг гинэ. Хүүхд төсөж байгаа хүмүүс авдаг гинэ. Гаднаас янз янз муу юм орох. Ингээ хөөгөө явуучих юм шүү дээ. За яг ирэхэд 89 км явж байна. 80 сарны 3. За тэгээд хүрээд ирлээ нийтдээ нэг 170-80 км явсан байсан. Тэгээд хамгийн сони юмнаас нэг тийм таашаал мэдэрсэн нь бичгээс байсан заяа. Би тэгээ сая замдаа зерога авлаа. Би бүр за баг худлаачгүй 10 жилдээ төгслөө энэгээр бисээр гал төгссөн заяа. Зеро бол үнэхээр хань. Манай Zero Gang байвал Zero Gang гэж биччихүүлдэг хэрэг. Тэгээд юу гэсэн хистээр энэ бичлэг болохоор 21 аймгийн нөгөө нэг халаалт юм бичлэг шүү заа. Би камер загцсан байгаа. Тэгээд энэ бичлэгийг уцаар бичсэн. Тэгээд гоё хийх гэж хичээнэ. Тэгээд та нар бас дэмжээ лайк гэдрээ дараад үлдээгэр заа. Тэгээд 21 аймаг дуусахад энэ дэвтрийг би дүүргэсэн баймаар байна. Гэтэ ингээд би бүр амар жижигхэн бичдэг байхгүй юу? Одоо хаар би барыг ууштай хүртэл ядардیں۔ Заяа. Тэгээ багштай дандаа бичгийн хэвээ томруулаа гэж загнуулдаг байсан байхгүй юу? Тэгээд ийм бичгтээ хүн дүүргэж чадах хэсгээ сайн мэдэхгүй байна. Bye.